Зя галзуу кино сувагтан тавтай морилцгаа манайхан галзуу сери суваг дээр маань нэг галзуу цоврал эхэлж байна. Тэгэхээр та нартан галзуу сери сувгаан сурчлахын тулд борон ихний партиг нь уламжлал ёсороо коллаборашн хийгээд хүргэж байна. Тэгэхээр ямар галзуу цоврал гэхээр 2025 онд гарсан Bon Appetit Your Majesty Араны шүүл сасгаруулам янзын хоолуудтай тэгсэн мөртлөө галзуу сонирхолтой үйл явдалтай энэ цувралыг мууран үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болоод жинхэнэ солонгос амтыг мэдрүүлэх юуна солонгос ресторантай хамтран хүргэж байна. За тэгээд нэмж олон таван юм ярих илүү үзвэд та нар маань галзуу сери сувагтан сабад орж нэгдээд олон галзуу цувралын тайлбаруудыг үзэж сонсорой. За Ён Жион гэх нэг эмэгтэйг хааны цэргүүд хүлээд Жусан улсын харгас хаан И Хёны өмнө авчирч байгаагаар кино эхэлнэ. Хаант минь та энэ шулмыг цаазалж хаан дуулсад эмэг журмыг тогтоож хайрлноо. Хаан дуулсад эмэг журмыг тогтоож хайрлноо хаантан. Өрчөн энэ эмэгтэй намайг хачирхалтай хоолоор дайлж гайхшрууллаа. Тэм учраас би түүнийг ордны тэргүүн тогоочоор өдөр түргэн томилж байна. Юу гэнэ? Өнөөдрөөс эхлээд зөвхөн чи л надад хоол хийж өгч байх болно шүү. Гэхдээ хэрвээ чи надад нэг хоолыг нэгээс дээш удаа өгөх юм бол бас амтгүй хоол хийж өгвөл би чамайг цаазлна. Тоглож байгаа илгүүдээ. Би бүх амьдралынхаа туршид Мишелийн 3 одтой рестораны алдартай тогоож болохыг мөн үддэг байлаа. Гэтэл ингээд харгас хааны хувийн тогоож болчихж байгаа юм. Чамд хэлэх үг байвал одоо өч. Мөхөс би танд хачин хоол өгсөн нь үнэн билээ. Гэхдээ таны энэ нөхцөл нэг л жоохон шудраг биш. За би таны төлөө өхөн өгтлээ зүтгэнэ. За тэгээд үрс солигдоход Францын тогооч нарын хамгийн том тэмцээний 5 дугаар улирлын шувдрагын шат эхэлж байгаагаар кино үргэлжилнэ. Энэ шатны даалгавар нь орон шилдэг тогооч нар эзэн хааны зоогийг өөрийнхөө хийх ёстой байлаа. Цаг дуусахад 5 минут дутуу байхад Жионы газан плитэг асгаа болчихно. Тэр Сандра тусламж дуудсан ч цаг алдахыг ойлгоод тэрхэн зур өөрөө галаа асаахаар шийдээд ширээн дээр байсан чимгэллийн сүрэлнүүдийг шүүрч аваад тогоон дотор хийгээд гал асаалаа. Уучлаарай. Та олонд танигдаагүй аргаар гал асааж хоол хийж болохгүй. Түүхий болсон хоолноос дор зүйл байхгүй гэж францчууд та нар ярьцгаадаг баха. За тэгээд Жион гал дээр стейкээ шараад сүрэлний удаанд утаж эхэлнэ. Жион эцсийн мөчөд хоолоо нэг юм амжиж дуусгалаа. За тэгээд шүүгч нар хоолыг амталж эхлэхэд тогооч нар ч өөрсдийн хийсэн хоолыг тайлбарлацгаана. Жион өөрийнхөө хоолыг Эрдэнэ Жусан улсын эзэн хаанд барьдаг байсан аргаар хийсэн стейк гэж тайлбарласанд хийсэн хоол нь шүүгчдэд таалагдлаа. За тэгээд тэмцээний эцсийн шатны дүн гарахад тэмцээний ялагч болж 100,000 евро Мишелийн 3 одтой рестораны тогооч болох эрхийн эзнээр Солонгос улсыг төлөөлөн оролцсон Ён Жион тодорлоо. За ингээд мөрөөдөлтөд хүрсэн Жион тэрөөрэ ганцаараа суугаад аз жаргалтай наргагүй дарс шимэн сууна. Маргааш нь Жион аав руугаа залгаад баяртай мэдээгээ хуваалцсанаа. Тэгсэн аав нь өнөөдөр нар хэртэг учраас онгоцонд нар хэртэлд үзэх боломжтой гэдгийг сануулад Парист байдаг түүхч танилаас Эрдэнэ Жусан улсын түүхтэй холбоотой нэг эртний гар бичмлийг аваад ирэхийг хүсдэг. Үнэхээр Жионыг нисэж байх үеэр нар хэртлээ. Тэгсэн нэг нөхөр нар хэртэлд гарах гэж байгаа Жионы урд руу халуун кофе асгачлаа. Сандарсан Жион ариун цэврийн өрөө ороод гар бичмлийг гаргаж хартал тэр нь Эрдэнэ Жусан хааны тогоочийн тэмдэглэлийн дэвтэр байж таарна. Норсон тэмдэглэлийг арчиж байхдаа Жион тэнд бичигдсэн нэг текстийг чангаар уншсанаар бүх зүйл гэнэт өөрчлөгдлөө. Хайрт минь, эдгээр үгсийг чангаар унших тэрхэн агшинд холын зайг үл анзаарагдан чимийн дэргэд минь ирнэ. Гинү? Жусаны үеийн романс юм уу хааши? Тэгсэн энэ үед нар хэртээ донгоцны гэрэл анавчиж Жионы байсан өрөө дайвалдаж байснаа Жион хойшоо гинт савгдаад тойл мөргөд унчлаа. Тэр мөчөд тэрний барьж байсан судрын бичгүүд гэрэлтэж байснаа Жион судралуу сорогдоод орно. За тэгээд Жионыг ойгоос унж ирэхдээ анчны тавьсан занганд ороод тэр дороо ухаан алдлаа. Энэ үед ойн захад ан хийж байсан Жусоны эзэн хаан И Хён нэг согоо хөөгд ой руу орж ирлээ. И Хён хааныг баг байхад нь хаан аав нь ээжийг нь ордноос хөөж явуулснаас хойш тэр хатуу сэтгэлдээ нэгэн болон хувиржээ. Тэгсэн тэр өдөр олон жилийн өмнө И Хён хааны ихийг ордноос хөөссөн тэр өдөр байж таарч. Хаан тэр үед хүүхэд байсан ч тэр бүхнийг сайн санаж байлаа. Тэгэд хаан агнсан сагоог нь ордны галтагоонд аваачаад энэ чухал өдрийг тохиолдуулж хамттай хоол хийхийг тушааж ордон руугаа буцахаар шийднэ.
Жусоны Ихён хааны 10 дугаар онд нар хэрдэх өдөр тохиолсон нь тэр байлаа. Жусоны хаадын уламжлал ёсоор нар хэрдэхэд эзэн хаан ордондоо байж улс орныхоо төлөө тусгай зан үйлийг үйлдэх ёстой байлаа. Тэгсэн дураараа зантай Ихён зориуд анд явсан нь тэр байжээ. Энэнд нь их хатан болоод ордны түшмлүүд бүгдээрээ дургуццгаана. За тэгсэн хаан ойд ширээ засаа тухалжээ. Тэр өдөр хааны тэргүүн түшмэл ийм Гёнги аймаг руу эзэн хаанд татвар ихнэр сонгохоор явсан байж. Хааны цэргийн жанжин нар хэрдэх үеэр ордондоо байж тусгай зан үйл үйлдэхийг ядгсан ч хаан зөрүүдэлж харин ч нар хэрдэх үеэр буг агнах нь амьдралд ганц тохиолдох аз завшаан гэж бодож байгаагаа хэлдэг. Хэрвээ нар хэрдэх үеэр тусгай зан үйлийг зохих ёсоор үйлдэхгүй бол Тэнгэрийн гисгэл хүртэж тэр бүхэл чөтгөр шулам хүртэл үзэгддэг гэлцдэг. Чөтгөр шулам гинэ? Би тийм мухар сүсгтэй хүн биш шүү. Тэгсэн тэр мөчөд тэнгэр харан хуйлж нар хэртэж эхэлсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ айдас тавтлаа. Энэ үеэр занганд орсон Жион дөнгөж ухаан орж байна. Сандарсан тэр тусламж хүсээд хашгирч утсаа нээсэн ч ямар ч сүлжээ байсангүй. Тэ аргагүй шүү дээ. Тэгээд онгоцонд нисж явснаа санаж байсан ч яаж энд ирснээ сандаггүй. Гэтэл гэнэт хажуугаар нь сум шунгнаад өнгөрлөө. Тэгснэ нэг сум нисж ирээд тэрний зангыг бэхэлсэн байсан олсыг тас харавчглаа. Үнэг агнахаар хөөж ирсэн Ихён хаан ирсэн нь тэр байлаа. Чи хэн бэ? Солонгос хүн үү? Сэжигтэй хүн байна. Байж байгаарай. Үнэг тийшээ зугтаачихсан. Яна, авраарай. Тэгэж ян ойгоор зугтсанд Ихён хаанч тэрнийг хөөлөө. За тэгээд хэсэг зугтсны эцэст хавцлын ирмэг дээр очиод зогсно. Чи хэн бэ? Хурдан өч. Гү ямар сонио увцтай ямар сонио юм бэ? Гартаа мөнгөн худаг барьчихсан юм уу да? Заавал үгийг нь сонсвол гарцаагүй солонгос хүн байна. Косплей хийдэг хүн юм бах та. Чи өөрийгөө эхлээд танилцуулах ёстой үсттэй. Тэгээд чиний тэр тэнэг үнэг чинь тийшээ зугтаацсан. Тийм байтал над руу хараад байдгийг нь яаж байгаа? Галзуу юм уу чи? За байж байгаарай. Энэ бол 10,000 войлтын цахилгаан бороохон шүү. Чамайг зүйл дуусгах чи шүү. Тэгсэн хаан Жихёны цахилгаан бороохоны урдаас гэрэлтэж байсан цахилгааныг хараад нар хэрдэх үеэр зохих зан үйлийг үйлдэхгүй бол чөтгөр шулам үзэгддэг гэсэн үгийг саналлаа. Шулам юм болов? Чи хүн үү? Сүнс үү? Эсвэл юусэн сүлд үнгүү? Би жирийн хүн байна. Жирийн хүн гэдэг чинь яаж идэх юм? Байж л да. Би жирийн хүн бишээ биш. Би Мишелийн 3 гадтай тогооч байна. За sorry байж байгаа. Борон гэлснийг реклам алгадаадах. Тэгэхээр манайхан хэдүүлээ ерөн солонгос хоол идэх дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр үйлчлүүлэгч бүртээ зориулсан төрөл бүрийн багцуудтай жинхэнэ солонгос соус болон жинхэнэ солонгос амтыг мэдрүүлдэг Юна солонгос рестораныг та нартай санал болгож байна. Дахиад хэлье. Төрөл бүрийн багцтай жинхэнэ солонгос соусаар гэд боддоо. Гал зүйц. Тэгээд солонгос хоол идмээр санагдвал манайхантай гэд бодчихгүй юм ээ. Халуун дулаан гэр бүлтэйгээ амьдралын антиг мэдэрцгээ хайртай бүхэндээ Юна ресторан. Занхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Чиний барьсан цүнхийг харвас чи гуйлах чинь биш үү? Юу вэ энэ овш чинь? Юу гэдэг юм бэ чи? Би энэ ойд унаад хувцас халтар болцсон юм. Яадгийн чи өөрөө олигтой харагдаж байгаа юм шиг. Чи гинэ надтай чи ингэж харцна гинэ. Тэгээд би чамайг юу гэх юм? Тэр залуу гэх юм уу? Чи жүжигч юм байна те? Түүхэн киноны зураг авалт уу? Хачаа чи мэрээд чи ер нь гарцаагүй чөтгөр байна. За тэгээд хаан Жионы цүнхийг харавсанд цүнх нь хавцал руу унчихлаа. Хөөе, новшоо. Мориноосо буугаад ир. Би таквендогийн хар бүстэй шүү. Тэгээ Жион таквендогийн үзүүлбэр үзүүлсэнд хаан тэрнийг харавах гэсэнд Жионы аз болоход сум нь дуусчихсан байлаа. Сумгүй болчихсон уу? За би одоо цагдаа дудлаа шүү. Миний үеэлийн нөхрийн авууг ахын хадам аав прокуророор ажилладаг. Одоо чамайг би амтан болгондоо. Үеэлийн нөхрийн авууг ахын хадам аав гэхээр тэр хүн чинь чамайг юу н таних юм аа? Таньдаг байлаач тэр хүн чинь тун удахгүй чиний адил толгоогүй болох болно. Битгий орт. Хаан сэлмээрээ тэрний цахилгаан борохойг цохиж унгаад сэлмээ тулгасанд Жионы үнхэлцэг нь хаагарах шахна. Энэ бүхэн зүуд байх ёстой. Би сэрмээр байна. Бурхан Будда Есүс Христ минь авраарай. Халелуя. Амен. За тэгээд хаан тэрнийг цавчхын даваан дээр хааныг алах гэж байсан хөлсний алуурчин тэрнийг харавсанд хүн чаргацсан хаан Жионыг дараад хавцлаас доош унлаа. Хааны жанжин эзэн хаана хайж ирээд цэргүүдтэй ойг бүхэлдэн самнах тушаалыг өгнө. Хэсэг хугацааны дараа Жион уснаас гарч ирээд хажууд нь шарахтай хэвдэж байгаа хааныг хараад үхтлээ цочлоо.
Тэрнийг жинхэнэ суманд оногдоод жинхнээсээ шаргацсан байгааг хараад ухаан алдах шахна. Хөөе, чи сэрээрээ хөөе. Эрхэм дээдэс гэж. Эрхэмч вэ нү? Дээдэс ч вэ нү? Хинийч вэ? Чи сэрээч. Сандарсан Жион алчуураараа тэрний шархыг боосон болоод халаасандаа байсан вазлинаас зузаахан аваад шарханд нь түрхлээ. Тэгээд түргэн дуудах гэсэн ч утсаа гэжчээ. Тэгээд гар утсаа хайгаад хааны хувцсыг нэгжсэн ч тэрэнд ямар ч халаас байсангүй. Энэ хоёр хаан ухаан ороод хутгаа барьсаар босоод ирлээ. Чи яаж ч мэлзээд нэмэргүй. Чамайг би хамсаатнуудтай чинь хамт шүүхийн өмнө аваачихл болно. Хөөе, новшоо. Би чиний цусыг чинь тогтоож тос түргэж өгсөн байгааг харахгүй байна уу? Амийг чинь авраад авахд давраад агараа. Дээрээс нь живж өгөхөөс чинь авраад авахд ингэж талархд юм уу? Амаа хамх шулмаа. Тэгсэн сандарсан Жион хааны хөлийг өшөглөөд хутгийг нь булааж авна. Тэгээд тогоочийнхоо зэвсгийн эрдмийн дагуу хааны өмнө хутгийг нь эргүүлсэнд хаан тэрнийг хутгаар сайн тулалддаг юм байна гэж бодоод болгоомжилсан ч тэрнийг шулам гэдэгт бүр итгэлтэй болоод гиндүүлээд дарж унагадаг. Чи муу шулам. Хэрвээ чи шулам биш юм бол эцгийнхээ нэрийг хэлээд новши амтан новшовгийнх юм уу? Би тогооч Ён Жион байна. За тэгэд манай хоёр хутгаа булаацалдаад ноцолдцгаана. Хааныг санамсаргүй мөргөж ухаан алдуулсан Жион тэрнийг модноос хүлээд явах гэсэн ч санаан зовоо. Тэрнийг сэрээгээд дагаад явахыг тушаасанд аргагүй байдалд орсон хаан тэрнийг дагаж явахаар боллоо. За тэгээд Жион хааныг нохоо шиг л хөдлөөд явна. Хааныг ангаас сэргэж ирлгүй удсанд нь ордныхны санаа завинлаа. Учир нь хааныг алахыг хүсдэг босогчдын бүлэглэл эдэвхтэй үйл ажиллагаа явуулж байснаас гадна 10 жилийн өмнө хаан болох гээд болж чадаагүй өмнөх хааны их ханхууч бас тохиромжтой цаг ирвэл хааны аминд хүргээс буцахгүй нэгэн байлаа. Хаан болж чадаагүйдээ хорссон их ханхуу Жисан одоогийн хаан Ийхон хаанд хорссон түшмэл ноёдыг талдаа оруулаад төрийн эргэлт хийх тохиромжтой цагийг хүлээн. Тийм учраас хаан анд яваад одоо болтол ирээгүй тухай мэдээг ордноос аваад бүх зүйл тодорхой болтол бүгд нэгэн бодол санаатай байж тохиромжтой цагийг хүлээхийг бусдад сануулдаг. Энэ үед Жион хаан хоёр ой дотор ядарч үхтлээ алхацгаана. Чи нэрээ тууштай юм а. Чи одоо хаашаа юм бэ? Жусоны жинхэнэ хаа юм уу хаашаа? Чи одоо л нэг юм ойлгох шүү. Би энэ улсын хаан байна. Идэхгүй бол намайг хар. Миний дээлэн дээрх лууг хараач. Чи толгойдоо биш цээжиндээ шарахтай үсттэй. Чиний юуг ч харах вэ те? Энэ луу юу? Чаавас. Энэ хувцсыг чинь бундаг ордонд очиод 3 цагийг нь 10 квоноор түрээсэлждэг үсттэй. Чи намайг хаан гэдэгт яагаад итгэхгүй байгаа юм? Чи намайг тогооч гэдэгтээ итгэхгүй байгаатай л адилхан шүү дээ. За дими яриад явах уу? Go. За яах вэ? Чам шиг бүсгүүчүүдийг би тоодгүйч чи намайг ордонд минь аваачих юм бол би чамайг хатнаа болгоё. Юугээ солиороод байгаа юм бэ? Чүм одоо юу вэ? Кинон тоглоод байна гэж бодоод байна уу? Би энэ улсын хаан байна штэ. Бууж өгөхгүй юм биз дээ? Тэгвэл явцгаая да. Go. За тэгэд хэсэг явсаар нэг байшин дээр цэцгэлээ. Тэгсэн тэнд хинч байсангүй. Учир нь хааны ан хийдэг ойд хүн амьдрах хориотой байж. Хаан өөрийнх нь ан хийдэг ойд хүн амьдрах хориотой гэдгийг хэлэхэд Жион эртний Жусоны хаан Ийхон гэгч Харгас хаан ан хийхин тулд бүтэн уулаар нь хүмүүсийг орон гэрээс нь хөөдөг байсан тухай. Бас овог аймагуудаас охид бүсгүүчүүдийг цуглуулж татвар эхнэрүүдийг хүчээр авдаг байсан тухай уншиж байснаа хэлэхэд хаан үүнд чинь буруу зүйл нэг чалга гэж гайхлаа. Ийхон ч хувцас солихоор тэнд өлгөөтэй байсан хувцаснаас авч өмсөд байж итэл байшин дотор чимээ гарлаа. За уучлаарай. Дахиад гоё хэсгээр нь дуусгацсан уу? Санаа зовлтгүй манайхаа. Та нар маань үргэлжлүүлээд галзуу сэрэс өгрөө орол үзээрэй. Тэнд бороо нь бүтэн ярьсан байгаа шүү. Нэр Сабадарагуул Сабадарч нэг дээрээ энэ мэт олон галзуу цувралууд яригдсаар байгаа шүү гэж.